Сайн байцгаана уу? Vex AI-ийн хамт олонноос та бүхэнд мэдчилж байна. Өнөөдөр би та бүхэндээ хэрхэн Cloud-ийн Opus болон ChatGPT-ийн 5.5 бүр үүн дээр нэмий Gemini 3.5 модулуудыг үн төлбөргүй ашиглах боломжтой талаар ярилцсан. Тэгэхээр Opus 4.8-ыг хэрвээ та бүхэн cloud.ai гэж ороод ашиглах гэж үзэх юм бол эндээс та бүхэн төлбөр нэх болно. Энэхүү төлбөр нь Pro эрхний төлбөр хамгийн багтаа байдаг бөгөөд $20 төлжиж таныг ашиглах боломж танд олгоно гэсэн. Тэгэхээр хэрвээ та $20 төлсөн ч гэсэн Cloud-ийн Opus болон бусад модулуудыг лимиттэй ашигласан юм. Бүр тэрж байтугай Max багцыг авсан хүмүүсийн лимит нь маш амархан дуустдаг байна. Тэгвэл өнөөдөр би та бүхэндээ Vex AI-ийн зүгээс Cloud-ийн Opus болон Gemini GPT-5, за тэгээ Grok, мөн дээрээс нь өндөр нэмий Kimi, Qwen, Venice гэсэн маш олон модулуудыг хэрхэн ашиглах боломжтой талаар ярьж байна. Тэгэхээр Vex AI-ийн хувьд яадаг вэ гэхээр бид official API-аас илүү бага үнээр хэмжээ юугаас санал. Гэхдээ та бүхэн санаа зовх шаардлагагүй. Бид нэр эхэлж орж байгаа хүмүүсээс ямар ч төлбөр авахгүй гэсэн үг шүү. Тэгэхээр энэ дээр та бүхэн харж байгаачлан Cloud Opus 4.8, 4.6, 4.5 гэх мэт энэ загваруудыг хэдүүл ашиглах гэж үздэг. За тэгэхээр бол бид нар өөрсдөө provider-ыг сонгоод Cloud Opus 4.8-ыг ашиглах гэсэн. За ингээд хэдүүлээ Simple Hide гэж юмсэ. Okay. Чин. Хэдүүлээ нэрийг асууад үзье. Okay, I'm Cloud, made by Anthropic. How can I help you? Okay. What model are you running right now? Хэдүүлээ асууж үзье. За одоо эндээс ингээ харах юм бол Opus 4.8 дээр ажиллаж байна гэдэг буюу бид нар яг одоо Opus 4.8 Pro эрхийг авахгүйгээр Vex AI дээр ашиглах боломжийг хэдүүлээ гарч ирсэн гэсэн. За тэгвэл хамгийн бүр сонирхолтой юм нь юу байдаг вэ гэхээр хүн болгон Cloud Code-ыг бол барыг мэдж байгаа. За яг хүн болгон мэдэхгүй байлаа гэхэд Java технологи сонирхдаг хүмүүс бол Cloud Code-ыг мэднэ. Cloud Code нь яадаг вэ гэхээр та өөрийнхөө одоо хүссэн вебсайт ч юм уу, skill суулгах ч юм уу, мөн дээрээс нь илүү олон functionality суулгах боломжтой байдаг. Жишээ нь вебсайт хөгжүүлэх, ямар нэгэн вебсайт хайх, за тэгээ research хийх, за одоо энэ дээр хэдүүлээ туршаад үзье. Одоо энэ дээр ингээд Cloud Code маань ажилласан байна. Бид нар 4.8-ыг оруулсан байгаа гэсэн үг. Яаж вэ гэхээр бид нар Vex AI-аас өөрсдийнхээ API гаргаж өгөөд та бүхэн зааврын дагуу ашиглаад Cloud Code ажиллах боломжтой гэсэн. Эндээс ингээ харвал. За тэгээ эндээс ингээ харах юм бол think гарч иж байна. Hello. What can I help you with гэж хариулж байгааг та бүхэн харж байгаа. За тэгэхээр ийгүү ажиллаж байна. За одоо тэгвэл хэдүүлээ curl-ыг аваад үзье те. Магадгүй. За хэрвээ curl-ыг аваад за энэ урт нь HTTPS ингэж хичээд за тэгээ хэдүүлээ туршилтаар нэг API нээгээд үзье те. Generate буюу test гэж нэр өгөөд за энэ дээр зүгээр test гэдэг нэр өгчээ. За ингэ generate code нь зүгээр GW test. За ингэ test account хийцээ одоо энэ дээр хэдүүлээ Cloud-ийн Opus 4.8-ыг ашиглах гэж үзье. Hello гэдэг жижигхэн Greg Benny request join next. За эндээс ингэ харах юм бол за index нь альта finish reason stop hello how can I help you today system Cloud Opus 4.8 за ингээд create name за хичнээн токен зарцуулсан бай тэ prompt name гэх completion tokens name cache token хийчихсэн гэж байна. Тэгээ сервис дээр нь стандарт гэж гарч байгаа. Тэгэхээр бид нар бол яг яхаарахгүй яг адилхан Cloud-ийн одоо settings руугаа хэрвээ та бүхэн ороод заавал хийж байгаараа settings руугаа ороод Cloud Code-ыг ашиглахыг хүсвэл энэ Max эсвэл Pro хэлбэр рүү шилжиж Cloud Code-ыг ашиглах боломжтой. Гэхдээ хэрвээ Vex AI-ийн AI-ыг ингэж ашигласнараа та бүхэн ямар ч ялгаагүй ингэж ашиглана гэсэн үг. За одоо магадгүй Open Agent Browser гэж хэлээд за тэгээд try pull image of Cloud гэдэг request өгөөл тэ. Agent browser гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за магадгүй skills.ishig ашигладаг хүмүүс ахнаас ойлгох баг. Энэ дотор agent browser гэж байдаг.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо бид хэдүүлгийнх нь Cloud Opus 4.8 маань Cloud Code-ыг ашигласнараа Agent Browser гэдэг скиллийг ашиглаад за тэгээд яг нэг нүгүү ярих юм бол браузер онгоолгоод ашиглаж байна гэсэн үг AI юм. За эндээс ингээ харах юм бол anthropic.com л орж байгааг харж байгаа та бүхэн. За вебсайт руу ороод тухайн одоо вебсайтын cloud-ийн логог татаж авах гэж үзэж байна гэсэн. Яг тэгэхээр бид тэрийг request ширүүсэн юм байсан болохоор. Одоо энд ингээ 36 40 секундэд 300 гаруй токен ингээ ашиглаж харж байгаа. Энэ бүх зүйл хаана явж байгаа гэхээр Vex AI-ийн API key-тэй холбогдсон учраас асуудалгүй ажиллаж байна гэсэн. За тэгээд бид бүхэн тун удахгүй үн төлбөргүй хэрэглэгчтэй зориулсан хэрэглэгчтэй бид нар энэхүү AI ашиглуулахын төлөө community нээж байгаа. Хэрвээ та бүхэн тэр community руу орохыг хүсэх юм бол чөлөөтэй орох боломжтой байна. За тэгээд community орж ирсэн хүмүүс дундаас мэдээж одоо нэг үнэгүй ашиглахыг хүсэх юм бол магадгүй одоо cloud-ийн Opus 4.8-ыг үнэгүй ашиглаж үзье гэсэн хүмүүс бол ороод чөлөөтэй үнэгүй ашиглаж болно. Манайх болохоор эхний 1-2 хоногт үн төлбөргүй ашиглах боломжийг та бүхэнд олгоно. Клубтэй хийсэн хүн бол. Хэрвээ та бүхэн энэ хүн модулийг API-г авъя, Cloud Code ажиллуулъя, хязгааргүй. Манай хамгийн гол нь unlimited usage буюу Cloud-ийн яг official API бот юм бол ямар ч асуудалгүй ажиллах бүрэн боломжтой зүйл юм. Одоо энэ дээр ингээд та бүхэн харах юм бол Cloud Code маань ийхүү ажиллаж байна. Логогоо татж байна. За магадгүй одоо яг developer дундаас бол яг энэ хүү асуудалтай тулгарч ирсэн хүмүүс зөндөө байдаг байх гэж бодож байна. Магадгүй одоо ингээр реглэнч ашиглахыг хүссэн хүмүүс болохоор Max эсвэл Pro руу апгрейд хийж заавал Cloud Code ашиглана. Гэхдээ тэр шаардлагагүйгээр энэ хүү модулаас ашиглаад Vex AI-аас ашиглаад тэгээд та бүхэн бүрэн дүрэн ашиглах боломжтой болчихж байна. Одоо эндээс ингээс харах юм бол Cloud logo SVG-ийг татаж авч байна гэсэн. За ийхүү байна. Хэрвээ та бүхэн вебсайтаа болохыг хүсэх юм бол за магадгүй research хийхийг эсвэл Higgsfield-ийн MCP-тэй холбогдоод одоо Higgsfield гэдэг маш алдартай зүйл явагдаад байгаа. Higgsfield маань болохоор ерөнхийдөө зураг бичлэг generate хийдэг платформ байгаа сервис. Хэрвээ энэтэйгээ та бүхэн өөрсдийнхөө MCP буюу энэхүү серверийг Cloud Code-тойгоо холбочих юм бол амар галзуу вебсайтуудыг боломжтой. За жишээ нь та бүхэн showcases нь харуулъя. За эндээс ингээ харах юм бол одоо MCP ашиглаад вебсайтуудыг хийж байгаа. Эсвэл үзэндөө. За тэгээ магадгүй та бүхэн Twitter руу ороод шалгаад үзэх юм бол маш олон мэдээлэл та бүхэнд гарч ирэх байна. Вебсайт Twitter руу ороод бид нар хөнгөрөө хайж байгаа бол энэ дэр ингээд бүх мэдээллүүд гараад байна. Одоо магадгүй одоо энийг ингээд харах юм бол энэ бүх зүйл Gemini 3.5 дээр хийгдсэн, Flash дээр ингэж хийгдсэн гэдэг заавар гарч ирж байна. Тэгээд энэхүү бүх модулүүдийг API-аар ашиглахад бол маш их хүндрэлтэй байдаг. Одоо төлбөр мөнгнөөс эхлээл те одоо та бүхэн үрж байгаа токеноос шалтгаалаад маш их асгийжүүлэх болцоотой. Тэгвэл энэхүү cloud-ийн модулүүдийг би та бүхэндээ ердөө 1-2 өдөр үн төлбөрөөгөө ашиглуулахар зорж байгаа. За хэрвээ та бүхэн таалагдах юм бол бид нар яг нөгөө албан ёсны үн болох одоо жишээ нь Opus 4.8 API pricing гэдэг зүйлээ харах юм бол 1 сая тутамдаа $5. За тэгээд output нь $25-тай байдаг 4.8. Энэ ингээ харах юм бол маш үнэтэй. Жишээ нь одоо хариулт өгж байгаа output нь илүү токен зарцуулдаг учраас маш их үнэтэй байдаг. Тэгэхээр магадгүй юу гэдгийг та бүхэн 1 сая токен тутамдаа за ойролцоогоор нэг $10-20 үргэнэ гэсэн үг байхгүй. Харин тэг шаардахгүйгээр би та бүхэнд ямар ч лимитгүй, хамгийн гол нь лимитгүй official API-г авах юм бол лимиттэй байдаг учраас Vex AI-ийн хувьд та бүхэнд unlimited usage-ийг санал болгож байна. Ингээ та бүхэн энэхүү бичлэгний доор comment хэсэгт байгаа Discord link руу ороод манай community дээлсээрэй. Орж ирсэн хүн болгонд энэхүү AI-а хэрхэн ашиглах та тэгээд тааштай ямар боломж байна. За тэгээ хамтаа сураад хөгжиж гэдэг зүйлийн талаар ярилцах болно. За ингээд энэ бичлэгийг бол хамт байсан хүмүүстээ баярлалаа. Comment хэсэгт байгаа линк дээр дараад та бүхэн community зүйл руугаа ирсээд үнэгүй ашиглах эрхээ аваарай. Баярлалаа.